Одоо болохоор цэцлэгтэй хагалгааны нэг төрөл болох лизинг гэдэг хагалгаа. За лизинг хагалгаа маань юугаар ялгаатай вэ гэхээр зүсэлгээ тусгай зорилтын автомат утгаар үүсгэдгээрээ онцлог гэсэн. За хоёр үе шаттай. Эхний үе шат нь болохоор тусгай зорилтын автомат утгаар эвэрлэг өгөхөөр зүсэлгээ үйлдэж өгдөг гэсэн. За үүнийхээ дараа зүсэлгээ үйлдчихэд Xemer Lab-ын тусламжтайгаар эвэрлэгийнхаа эдийг нэмэглээд шилний өөрчлөлтийг нь засна гэсэн. Тэгэхээр лизинг хагалгаанд орох гэж байгаа хүмүүс болоод ер нь бүгдээрээ эвэрлэг нэлээд дузаантай байхгүй болоод эвэрлэг нэмэгэн хүмүүст бол тийм тохиромжтой төрлийн хагалгаа бус. За одоо хаалгаанд орох гэж байгаа хүмүүс маань шилнийхэн хэмжээ хасах 3.25-тай, цилиндр нь 1.75-тай ийм шилний өөрчлөлт. Хагалгааны хугацааны хувьд та хэрвээ яг нүдээ зөв фокуслаад эмчтэй хаалгах боломжийг нь олгочих юм бол 5-аас 10 минутын дотор хийгддэг төрлийн хаалгаа байгаа гэсэн. За тэгээд муу адил хаалгааны дараанаас харааны тодрол өгөөд эхлэн за маргааш гэхэд бол нөгөө зорьсон хэмжээний хараанд орчин. За ган барилтын хувьд бол зүслэгтэй учраас пентол лизер хаалгаатай адилхан тодорхой хугацааны буюу нэг дуудаачаар сарын хугацаанд ган барилт шаарддаг ийм төрлийн хаалгаа байгаа.